Саасан байцгаана уу? Та бүхнийхээ энэ өрөө энэ өдрийн түмэн амар амгалан айлтан мэдчихлээ. За ингээд энэ хүү үйл ажиллагааг нээж үг хэлнэ үү хэмээн тусмын эрүүл мэндийн төвийн дарга хатагтай мөнгөчлөн даныг энэ микний ард өрн залъя. За баярлалаа. Ингээд өнөөдрийн бидний үйл ажиллагаа хүндэтгэлийн арга хэмжээд хүрэлцэн ирээд урлагийг маань хүлээн аваад хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Түүх 100 жилийнхаа энэ босхон дээр энэ үйл ажиллагааг ингээд зохион байгуулахаар зорьсон байж байгаа. За энэ удаагийн үйл ажиллагааны маань бас нэг онцлог байх юм бол яг л бид хэд нөгөө цаг тухай бүртээ энэ сумынхаа арга иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө ингээд тус бүрдээ зүтгэж явсан юм хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг дүрсчүүлээд нэг камерт үзүүлэхэд бидний үр хойч өөрсдөө ч гэсэн гэр бүлийнхээ ингээ үе үедээ үзээ явж явах юмаа гэсэн зорилгоор өнөөдөр бид яг ямар байхаар зорьсон гэхээр яг энд нэг уулзалт зөвлөгөөн гэхээсээ илүү яг л нэг урд хойчхоо дурссан хойчтой үлгэр дуурайлаа ингээд сургамжаа хайрлсан юм чөлөөтөө ярилцсан юм байдлаар зохион байгуулахаар ингээд зорьсон байж байгаа. За тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийг ингээд хамтдаа сайхан өнгөрүүлцээ. Нэгээд урд нэг хондог тавьсан байж байгаа. Нэгээд нэг хонгаа өргөчөө. Тэгээ өнөөдрийнхөө үйл ажиллагааг үгээр эхэлж байна. За та бүхэнд ингээд ахын мэйг долбох хийж байгаа хүмүүс маш их цааш баярлалаа. Тэгээд цааш тийм ажил болон их амжилт өөртөө эрүүлийн сайн сайхан юм хүсэж байна. За. За ингээд энд байгууллагад ажиллаж амьдарч байсан ахын дуурай залуу улсуудаа таньж мэдэхгүй байгаа. Тэгээ болохоор захаасаа би ингээд танилцуулъя гэж байна. Баяхан сумын эрүүл мэндийн төвийн дүн бүртгэж оюун гэрэл. За 2008 онд төгссөн сургууль төгсөөд тэрнээс хойш одоо 16 дахь жилдээ ажиллаж байна. Баяхан сумд болохоор 11 оноос одоо гэртээ ажиллаж байгаа. Улсад болохоор нийтдээ 16 одоо 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Статистик баг хэмжээр болохоор 15 оноос ажиллаж байгаа. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2018 оны 11 сарын эхлэн Төвөнд багийн эмчээр ажиллаж байгаа. Одоо 6 ажиллаж байна. Уун цэцэд. За сайн байцгаана уу бүгдээр нь энэ өдрийн мэнд хүргэе. За намайг бүгдээрээ таньж байгаа. Би энэ суманд төрж өссөн. 2008 онд би Гоолт ангаах ухааны их сургуулийг их хөргөж байгаа эмчээр төгсөөд тэгээд энэ асхт суманд нэг жил суралц хийгээд тэрнээс хойш 9 оноос хойш одоо хүртэл энд их хөргөж байгаа ажлыг хийгээд надтай хамт ажиллаж байсан ахмад уурлууд бүгдээр одоо ингэ ирсэн байна. Их хэдхэн хамт ажилласан байна. Тэгээд болохоор би өөрөө бас одоо 15 жил дээр ажиллаж байгаа гэдэг бас ахмад уурлууд байна. За намайг Баасан Матын мөнхчлөн гэдэг. Би 2018 онд Амаасан шинжлэх ухааны сургуулийн хүний хэмжээ мөрөгтэй төгсөөд за 2021 оны 11 сараас Баяхан сумын эрүүл мэндийн төвд ажилласан. Ингээд 3 дахь жилдээ ажиллаж байна. За энэ хүртэл бүх ажилтнаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батцэг гэдэг. 2022 онд би анх сургууль төгссөн. 2022 оны 7 сараас дээр Баяхан эрүүл мэндийн хэмжээчээр одоо хүртэл ажиллаж байна. Намайг Баяр сайхны цаанд ажиллаж би 2006 онд Оолтан гарахыг төгсөөд асах юм 2 жил бичгээд 2008 оноос одоо хүртэл энэ санчаа ажиллаж байна. 18 жил ажиллаж байна. Намайг Чинбэлтрийн хамтран гэдэг. Намайг хүмүүс намайг ерөөхдөө таньдаг. Би 1999 онд Улаанбаатар хотод ангаах ухааны коллеж төсөөд мэрэгчлэр ажиллаж үйж байгаа. 2022 онд нутагтаа ирээд эрүүл мэндийн төвд ажиллаж нэг жил болж байна. Та бүхэн бүгдээс надад зэрэг эрүүл амьдралын сайн сайхан хүсье. Сайн байна. Нэг юм. Аваачин зэрэг ямар байсан гэдэг. Би Гоолт аймгийн дэлгэр сумд ирсэн энэ нутгийн бүргэн 2009 онд бүргэн болж ирсэн. Тэгээ 2013 онд эмнэлэгт нэрээ ажлыг төр оролдоо дээр хийсэн. Тэрнээс хойш 2021 онд нэг сард ажилд ороод нэрээ ажиллаж 2023 оны 5 сарын 6 сарын 1-ний хүртэл төр жолоочийн орон тоогоор 11 сарын 1-ний хүртэл 6 сар ажиллаад сая энэ оны 11 сарын 1-ээс
ирээдүйн төвийн жолооч ажиллаж байна. Наасаа намайг гамч байж байгаа. 2016 онд гавртай гэсэн 18 онд ургамд ажиллаж байгаа. 22 оны 6 сард ирээд одоо үхэж байна 2 жил ажиллаж. Цаасан дэцхан намайг явсан жаргал гэдэг үйлчлэгчээр ажиллаж жил явчихна. Ирсэн жил ажиллаж байна. Манай ээж урд өмнө ажилласан. жоохон викор төлчихөр. Би 2005 онд энэ үйлчлэгээр 11 онд гараад үсээ. Яг ажиллаж За сайн байна бүгд нэрээ өдрийг мэдгүйя. За энэ ахмадуудад хүмүүс турн ажиллажсэн ажилтнаа хүндрэж ингэж бүгд зөвлөж болдсон эрүүл мэндийн төвийн бүгд нэр ажилчтай ажлын өндрөө бичиж ирээё. Хат сэтэсээр 5 жил ажилласан одоо ажиллахаа болцоо. Наасаа дэцхан би бид 95 онд орсон одоо 30 жил ажиллаж байна. Намайг даваад орж нэмсэн гэхээр одоо тоогож хийж. хамтдаа их баярлалаа. Яг ийм хоёрын ажилласан. Би 1985 оны гол хамгаалалтын багчаа. 2006 онд Улаанбаатарын суулгын сургууль лаборант мэргэжлэр төгссөн байгаа. Одоо энэ би 39 хэсэгт ажиллаж байна. Сэдий овцоо хүрдэг. За сайн байцгаана уу. За энэ өмнө зурсан ахын өнөртөө энэ дрим гэдэгье. Намайг намгийн их юм гэдэг. 1985 онд Гаалта анагаахын игэр universitet төгсөөд сонгонд 85 оноос 98 онд ажиллаад 98 оноос 2015 онд Минжуулт багийн эмчээр тасралтгүй ажиллаж байгаа. 30 жил тасралтгүй багийн эмчээр ажиллаж байгаа. 15 онд за ингээд таа хүндээ баярлалаа. За таа бүгд би түрүү миний орнд ажиллаж байсан. Тэгээд таа бүгд зориулсан. Баярлалаа. За миний Ямар ч зүйл бүгдийг орон зохицуулаад ирсэн юм. Охтуудаа, залуучуудаа энэ залуу үедээ эрүүл мэндийн төвийн хамт олондоо маш их баярлснаа хэлье. Тэгээд та бүхнээс ажил нь амьдралын сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Би 1985 онд Голтын аймгийн ангаах ухааны дунд сургуулийн совилогч мэргэжлээр төгсөөд тэгээд энэ совилогч ээлжээ совилогчээр ажилласан. Тэгээд баазар совилогчоос 2020 онд төвтэй гарсан. 19 онд гараад 1 жил ажилласан бас болоо. Тэгээ 20 онд ажилласан. 20 он хүртэл. Энэ хугацаанд надад тийгүү ажил байхгүй те. Совилогчийг хийлээ, вакцинаатрыг хийлээ, багийн эмчийг хийлээ. Тоогооч явахгүй, тоогоочийг хийлээ. Гарч байхгүй гарчийг хийлээ. Яар хийж. Ер нь бол хийгээгүй ажил бол байхгүй. Тухайн цагийн үед одоо тийм байсан. Одоо нэг шиг бас тийм юм болох билээ сайхан бас байгаагүй. Хүнд хэцүү үе байсан. Нэг талдаа бас хүмүүс бас арай эрүүл чирэгдүүч байсан ч юм уу да одоо тийм. Гэхдээ төдийгөөс өдөө хүртлээ ямар ч байсан эрүүл мэндийн төвд ингээд насыг дуустал ажиллаж ер нь бол тэгээд эхнэрийг харахаар би боддгийг зарим нь энэ одоо ээж нэг хордлогоо явж явахдаа тэгээд энэ тэгж гарсан даа гэх. Тэгээд зарим нэг харахтаа энэ одоо тэгжсэн нэг тийм үг тэгжсэн даа гэх ингээд боддог байхгүй. Тэгээд та нартаа бас мүд зэрэгцээд ингээд удаан хугацаанд ингээд ажиллаад амьдраад ингээд ирсэн болохоор би хүмүүнээс ч илүү юмнаас ч илүү бас энэ захын сум хөдөө орон нутгийн хүнд хэцүү тэгэл эрүүл мэндийн байгууллагын ажилчдын бас амьдрал нь бас ажил нь хүнд хэцүү бас ойлголтоо ер нь бол ойлгоно.
Гэтэ бас нэг хүнд чинь нэг бас яг уу бүр нэг залуу үед бас нэг хийсч явсан үеч хэл байдаг. Нэг хийж бүтээх гээд уралдаж явсан ч хэл үе байдаг. Шантагч буцаад хурж явж байдаг ч үйл байдаг. Дэвжиж дээшлээд явж ч үе байдаг. Энэ бүтч угаасаа л хүний амьдрал юм л да. Тэгээд яг уу хүн л олгон ямар тэгшин жоох биш. Тэгээд энэ болгон ерөөс амьдрал олон юм чинээр үзсэн, олон чадвартай сайхан инженер байсан. Тэгтэл нийт нэг зорилго нь ерөөсөө нийт ардынхаа эрүүл мэндийн төлөө ингэж зүтгэж явсан юм да. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Эрүүл мэндийн төвд асуугчаар сургааноос 80 он сайжлаа тэгээд малчин бадаагасаа манай эрүүл мэндийн төвд тэр тэгээ байсан тэр шалтаа шаланга шутраа шоттол гадаад галчичидэгэлээ гадаад дээр нөгөө шоткояа тэгээд хүмүүс нэ төрүүлээ Эдэнгэжсэн би өөрөө асуултсан болохоор төлөвчдөө хүүхдүүдэд богод баримтаас өөрөө боодгож байсан. Манай эрүүл мэндийн дэвтэр нөгөө гэж нэг өгөн байсан чаавс манайд нэх тэр маань өнгөрсөн тэр маань яг хүн төрөх болохоор зүгээр тэнд ч нэг юм болохоо байлаа. Ийм болохоо байлаа гэж гараагүйгээр ирчдэг. Нөгөө хаагур нь хүн төрчихсөн. Би боожохгүй яах вэ? Төрчүү гэж ороод чаавас тийм хүн байсан. энэ хамт олдог баярлалаа. Энэ бас нэг асуудлууд байж авдаг юм шиг энэ тухайн байгуул яаж хийж байгаа нас сайхан санагдаж байна. Би ч 2000 оноос хойш 14 он бүртэл 14 он нэг завсардаг авч өрөвдний орд гэсэн. Тэгээд бас ажил төрөлд хийсэн. Яндан дээр техник хийлээ. За ингээд та маш баярлалаа. За ингээд ажил төрөлд маш өндөр амжилт хүсье. Ирээдүйд одоо дандаа залуучууд болдог бай. Тэгээд энэ хүмүүс ардынхаа төлөө шоуг сайн зүтгээрээ ажиллаарай гэж өрөөё. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийг ямар амгалан байлгая. Энэ бидний бүжиж яваад хүндэтгэл үзүүлж байгаа эмнэлгийн хамт олонтой ажлын өндөр амжилт хүсье өрөөё. За би энэ байвал 10 оноос эхлээд 2023 он хүртэл ажилласан менежер болчиход. За энэ хугацаанд янз бүрийн мэдчихэд одоо тэрийг яг сүүлд нэрье. За. Тэгээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Энэ за би 81 оноос 30 жил ажиллаа. Жолооч хатунд за тэгэхээр миний Советский Союз дашин планаар надаас машин удаач тоорч жолооч маань. За ингээд эмгэх хамт олон доо. За та бүхэнд баярлалаа. Би одоо бидний малын эмгэгтэй гэсэн санаа байгуулсан 3 жил. За сувлэгчийн чиглэлээ, эвтихийн чиглэлээ, дүнбүртгэгчийн чиглэлээ ингээд та бүхэн маань ажил болов. Дэлхийн ажил маш хүнд ажил байдаг. Ерөөсөө аппарат хажуутай хүүхдийн хурж өгч байгаа цаг үеийнхээ өөрсдөө ажилтдаг байгууллагууд ерөөсөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага байдаг. Ингээд та бүхэн маань энэ байгууллагыг сайн авч яваад бас маш их баярлалаа. Ингээд цаанаа ажлын өндөр амжилт хүсье өрөөё. Энэ өдрийн мэндийг хүргье. За би 2011 оноос 18 оны 6 сар хүртэл эрүүл мэндийн төвд эрхлэг эмчлэг жимч гэсэн албан тушаал ашиж байсан. Тэгээд энд үеийн үед ажиллаж байсан бас Ахмад буурлууд та бүхэндээ болон одоо ажиллаж байгаа ажилчдаа энэ програмын хамгийн сайхан бүхнийг хүсэж ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсье. За намайг Бямба Ухтааны өмнө нэмэрлэдэг. Би 2007-оос 11 оны хооронд Эрдэнэт хотод маргадаг сургуулийг эдийн засагч нягтлан мэргэжлэр төгссөн.
2011 оны 9 сарын 1-ээс одоо хүртэл тус эмнэлэгт нягтлан бодогч ажил эрхэлж байна. За баярлалаа та бүхэнд. 용들이 뒷들었지만 뒷들었지. 이쪽에서 또 누가 힘내가 이러고 혼자 왔다 갔다 쏘겠지. 목도 가다 왜 진짜서 되게 막 누가 심치대 내려쳐로 ямар ч байсан төрүүлж авсан. Тэгсэн чинь яг тэгэхэд чинь нэг хүүхэн өнгөрсөн нэг хүн байсан тий. Эмнэлэгч аваад тэг хөхн саавшаад. Тэгээд тэр хүн чаас нэг хөхөө хүүтлэх гээд хүүлч байхгүй. Битээр ч одоо шууд өмнөөс нь ярьж байгаа шүү дээ. Оо хөхөл гэдэг. Битээр тэг коридорт сууж байна. Нэг аяг халуун савтай асны хоолмол болчихсон. Хин аавал гэдэг мадах би бишээ. Хин эцгийн юм бэ гэж асуугаад. Тэгээ сүултээ мадах зөвшөөрсөн дээ настай. Сүултээ мадах. хоёр цогцол хон цэрэн ташил явна тэгээ. Нэг зүг ангиас уучдаг юм. Тэр аав Жуулсууд тэгэл шивнэлдээ лээ. Энэ одоо аль наавна гэж ярьж юм уу? Хоёулаа хятаартаас хоёр тургай юм тэгээ. Тэгээд нэг хамтчлаа яалаа. Тэгээд 2-3 саналаа. Битээр сүултээ нэг халуун савтай нэг хоол өгөөд гүйлдэг рүү одоо ястай нэг хүн шиг нь явдаг байлаа. Хөөхтэй тэнд нөргүүлсэн. Тэгээд тэнд нөгөө хөөхтэй яац тэр нэг чаас хүүхэн тэр хүүхэн саамшаад тэр хөлчин чанд тэр сайн сохгоо. Тэгээд доор нь тэр хүнтэйгээ ярьж өгөө. За та хоёр одоо хин мэддэг мадаа ахад мэдэн л гэж. Надаас ах юм ч одоо өөр энэ хүнээс өөр би мэдэн. Мэдгч мадаа ахад дүүс. Юм то мадаа за хоёулаас нь тэр коридорч шинж байгаа. За яад л аваа. Тэгээ хүний нотхоос ч нар гэрийн мөрийг асуудаг юм аа. Тэгдий яран тэгээ өвдөж мэдсэн юм байна. Тийсээ асуудаг хоёлоо өгч гэх. Сайн асуудаг чи яа. Ястаа сайн л гэж байна. Битээшээс нэлээд судалсан тийм ш. Сайн асуудаг. Оо нэр тэрэнд мадах юм. Оо тэгтэн. Одоо талийч мах одоо баргаар 8 ирж байгаа. 10-оос өмнө 10-оос өмнө тий. 8 он. 16 Ихтэй өгдөө томдол. Одоо сайхан яг мадах гэсэн өгтө томдол байгаа. Одоо ярьж байгаа шүү. Энэ тийм тоонд орсон л доо. Ангаа юу тэгээ болсон юм тийм дөө. Таашгүй төвчнөөс нөмөргүй ясна. Хурдаараа энэ бараг хөрх болцсон авдахаар нөмөр дээр очиад. Тий. Тэгээд энэ хүн төрүүлжлээс яасан юм өвөлдөө. Тий өвөлдөө. Тэгээд машин дээр муусан тэгээ юм харддаг юм байх үстэй тавьчих. Тэгээд сайн сайхан дээр үрээд. Тэгсэн баг тэр цаанаас нь хурдан авч гаргасан. Ер нь тэмцүүлээс. Аашгачин дээр илэрхийлжсэн байна. 10 оноос хойш Одоо ийштэйсэн ингээд аим Суман дөрөндөө төрүүлэхгүй л болсон байсан тийм. Тэгээд аймагруу төгч. Тэгээд хурдаараа явдаг. Сайн ч машинтай ч байлаа, муу ч байлаа янз бүрээр явдаг л байлаа. Эмнэлгийнхэн гэдэг утгаараа эмнэлэгчийн ер нь тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүс нь ч гэсэн бас хаа газар бас нэр хүндтэй байх юм л өөрхий. Тэгээд би хамуудаа хотод гинт тэр яагаад яасан тэгээд нөгөө анкад энэ бүгдлээ яасан. Чи эмнэлгийн жолооч бас ард түмэнд тусалж ирсэн юм байна. Тэгээ аим гарч байгаа юм байна гэж үсгдэгжсэн шүү дээ. Тэгээс дотроос баярлжлээ энэ хамт олон дотроос
хэдэн жил яасан эрүүл мэндийн төлөө зүтгэхэд бас тэрнийг харж ханддгийн байдгийн байлгүй бурхан сахиусаас эхлэн хүмүүн олон маань биднийг хараад сайхан байна лээ. Бас сайхан байдгийн байна лээ. За тэгэл дахин баярлаа. Тэгээд одоо хитрхи их бас баярлж болохгүй гэсэн юм аа. Их гомдож болохгүй, баярлж болохгүй гэсэн тэгэл. Сөмөрөө сайхан ярьцгааг өгөөд ямар дуудлага ямар дуудлага гэж одоо би ч одоо жижигүүрийн ширээлөө хараад одоо жижигүүрийн ширээн дээр нэг цаас байж тэр дуудлага байж байдаг. Манай сүүлч асуусан хамтдаа манд жижигүүрийн ширээлөө хараад ордог гэж яа. Намайг 11 онд эмч болоод ирж явах үед бас нөгөө хотлоо дуудлага их ирдэг байсан шүү дээ. Тэр аял. Цагаан сар шинэ жил болох гол эхлэхээр зэрэг төвөөс бараа ямаа авах гал худлаа дуудлага өгнө. Эндээс ачаагаа авах гэж цагаан сарынхаа бэлгийг нэг бол цагаан сарын дараа бас дуудлага их ирнэ. Золгууд их гэж. Тэгээд эхэндээ ч чимээгүй дуугаал нөгөө шинэ төгсөөд ирсэн чимээгүй л байдаг байлээ. Сүүлдээ танилцаад загнадаг болсон. Тэгээ нэг хэсэг хин дуудлаганд явах гэж байна гэж иргэд их асуудаг байлаа шүү дээ. Намайг явах гэж байна гэдэг юм бол зэрэг заримдаа дуудлага буцаана. Загнаа. Тэгээ очоо бензинийнхаа мөнгийг нэх нь ажилгүй хүн байгаа шиг загнана. 10 онд би дадлага хийж явж байгаа домох дээр эндээс нэг өглөө эрт гараад одоо энэ өгөөмөрт асахтад шонкуузынд очисон чинь одоо том хүүхэд нь гарцсан байсан юм л дээ. Роо гарант тал байсан баг гидсэн гүйлгээ. Гэрийнхэн нүүдэн дээр цасах байдаг. Орой 6 болж харанхуй болоод байгаа шүү дээ. Өглөө эндээс гараа явсаар гад. Уг нь бол 10 хэдэн км л байгаа шүү дээ. Тэгээ ийм газар тэгээд өдөржин явал очоод гэрт нь яваад ороход машинаа одоо эндээс имлгээс шол газар баг. Хайчхаа явган яваачсан чинь дуудлагын дудаан ирлээ гэж загнуулаа. Тийм юм их зөндөө гардаг байсан. Тэгээ хүний ер нь бол энэ сэтгэлээр нь их л имчилмээр юм шиг надад бол тэгж санагддаг байсан байхгүй юу. 10 онд бас дадлагын оюутан одоо энэ Сэндэн сүрэнгаа дуудлаганд очиод шингийн хийж өгöd нэг зүрхний тариа хийгэрээ гээд тэгдэг байхгүй юу. Тэгээ би гисээ явсан чинь зүрхний ганц ширхэгч тариа байдгүй. Наатраас оруулж хийж хаад энэ шиг сайн тариа байхгүй гэж хийгээл тариа дуусч ирсэн. Үнэхээр сайхан боллоо гэж үлдэж ирсэн. Тэг ер нь бол хүнийг бол сэтгэлээр энэ тэнд явж байгаа нөгөө толгой дээрх өвдлөөгөл ингэхэд имэл байвал өвчин намдаах юм гээд эмчин гараас авсан имийг худлаа хэлнэ гэж хүн боддгүй юм шиг байл. Тэгэл яг сэтгэлээрээ буцаад ингээд идэгж идэг. Нөгөө тарган цагаан магааныг бол одоо сэтгэлээр нь бол их янзлсан дөө. Биш тийш дуудлаганд явахдаа хүмүүсийн ачаа барааг тээвэрлүүл худлаа дуудлагч нь л гэсэн шүү. Тийм юмнуудаа бас бодолцол байхгүй бол. Миний тухайд яг хөө ингээ бөөгнөрөө суухаар би бас бодож явах юм. Би одоо 85 онд төгсөөд ирж намайг төгсөөд ирж явах Бадгар эмч гэл нэг сайхан эмчилээ. Тэгээд баг эмчин дэр байсан доо сарн цэцэг гэл. Тэгээд нэг шин төгсөлтөөр иржсэн одоо энэ туяа эмч, гаалан туяа би Эрдэнэ цэцэг гээд нэг шин төгсөөд иржсэн хитэн хүүхднүүд байлаа. Тэгээд яг вэ одооных шиг юм сайхан машинд байсан биш. Тэгэхээр 85 6 7 онд нэг юунд байсан тэр одоо хуучин байсан тэр имлэгтэйсэн. Сүүлдээ гэрт орсон л доо гэрт төрх гэрт имлэг амбар тоорн гэрт тэгэл бүх юм гэртээ. Тэгээд тэр үеийн эмч нарыг би бодхий эмч тэр үеийн дунд мөрөгчлөлтнүүдийг манай астрагч нар гэж нэг мондөг хүмүүс байсан. Бидний хажуу зүгээр багш. Одоо энэ цэрмаагч, энжмаагч, үдэн борогч гэл сайхан хүмүүс байсан л дээ. Тэгээ бид нар чинь дүнд төгсч ирчээд нэг тийм хүмүүн төрөх болохоор мэдэхгүй. Тэгээд нөгөө дүлж зааж өгөн тэд нар биднэрт амьдэр байтэр зааж өгдөг байсан.
Тэгэл нэг заалгаал тэгэл сурна. Тэд нар нэг бурхан шиг сайхан олон юутай байсан юм аа. Аслагч нартай байсан. Маш чадвартай. Тариа хийвэл чинь хүн дөрөөл чинь ер нь бүх юм хийчихдээ. Ер нь бүгдийг хийждэг байсан. Манай няруу загар байдаг нэг сайхан өвгөн байсан. Тэгэл нэг хүүхдүүд болсон нэг чихрэн дуртай. Ер нь бол чихрдэг чинь юм ховор штэ. Гэхдээ эмнэлгийн юу нэг чихэр мэхэр их байдгүйсэн байхгүй. Тэгээд эсклатанд ингээл бүр ингээл өрцсөн дөрвжлэл ингээл өрцсөн. Тэгээд нийлж байгаа нөгөө тгийг бид нэр юу яадаг. Нөгөө одоо тухайдаа бид нэр өөрсдөө хулгай хийж нэгэл бодоод байдаг байсан. Одоо энэ хүүхдүүд чихрэн дуртай яах вэ гэж чаавс. Бид нар дөгжсэн байл л дээ. Тэгэл чихрэнээс нь тэгж авч идэл хүүхдлсэн яг одоо тэгэл тийм сайхан үе байсан. Тэгэхээр би одоо бодгийг ихсэг сайхан тэр асрагч нар байсныг одоо бүгд л урхны оронд өвчтэй одоо өдөн боргочлоо байгаа. Тэгээ тэрнээс хойш би одоо ингээл тоолоод үзэхээр надад нэг 28-аас 30-аад чинь өрөвцсөн гэдэг юм а. Би одоо 35 6 жил ажиллахтаараа ажил хоорондоо. Гэтэ би бас дунд нь ганц 2 жил байхгүй байсан үе. Тэнд бас 2 3 юм солигдсон байдгийн. Тэгтээ хамгийн энд ирсэн эмчнэрийг би боддгийг одоо тэгэл бүгдээрээ сэтгэл зүрхээр нь төгсөөд иржсэн л голдуул хүмүүс иржсэн. Ер нь л бол хүнд үе байсан. Одооных шиг ингээл нэг тийм цөөхөн хөддөг байгаагүй. Төрөхд гэхэд ерөөсө төрхөн цөөхөн л тийм хугацаатай байдгүйсэн. Хаяа нэг төрхөнгүү л байна. Цөөхөн тохиолдолтгүй байна. Тэгэл дүр мөрөөрөө төрнө. Тэрийг ерөөсө тэр өдрийн жижүүр төрүүлнэ. Ерөөсөө жижүүр совлогчдруулна. Тэрээр нь эмчний ч гэж бодохгүй. Инээдтэй байсан шүү дээ. Тэгээд сүүлдээ яг хуу их хэрэгч төрүүлдэг болоо сүүлдээ бүр сонгодч төрүүлэхээр юу усны даваалуу одоо нэг хүн дуудаал тэгээд эндээс бадгар амж сүлдээ донд очсон байсан Панцхан амж тэрүүш юмч гээл тийм алтан гартаа сайхан амчнэр байсан дээс мундаг амчнэр байсан багш танд тохиромж гэж бол байгаагүй шүү дээ тэр үед ер нь л баг байгаагүй аймгийн өдөрч тийм хангалттай байгаагүй тэгээд биднэрт бол юу байсан зүү шпрезэ буцалгаал халуумны шил байдаг байсан харин хариуцлага гэдэг бол үнэхээр нэг байсан юм шүү дээ ерөөсөө тэр цаг наргүй чин сэтгэлээсээ тийм зүтгэж хөдөлмөрлөж амьдарчсэн те одоо нэг хүний тариа стопер үчсэн эцсийн тариа дутуу аюулна ахтаа амраг саднаас нь олоод ирэхгүй өөртөө хайн хүмүүсээ сайгаад гуугаал нөгөө тгийг нөхөж болол хийчдэг жишээний хүн болгон тийм сэтгэлээ тавьдаг байсан. Тэрийг би бас тэгж боддгийг бас их сайхан сэтгэлтэй байж таа гэж боддгийг олоод ирэх юм байхгүй. Тэгээд 30 эмчийг үзэхэд би муу эмч байсан гэж хинч хэлэхгүй. Ерөөсөө л баярхан нийт тартны эргэлэндийн төлөө зүтгэжсэн эмчнэрийг би 85 оноос хойш бүх эмчнэрийг мэдэх юм аа. Сто зүтгэхээр л нэг зүтгэжсэн нэрээ. Цөмөрөөл хөдөлмөрлөжсэн. Маш их зүтгэжсэн. Тэгтээ яг нөхцөл болцоо нэг хэцүү байсан болохоор би нэг няцад буцаад байсан байх, явчаад байсан байх гэж боддог. Манайдаас явсан хүмүүс ч нөгөө харан дуурнаас унтаалсан нэг жигүүр цуцдаггүй гэдэг шиг манай эндээс сураад энд ажиллаж байгаа явсан хүмүүс ер нь бол сайн шүү. Муу явсан хүн ер нь байхгүй. Маш сайн. За хайрхан ч бас харж үздэг байх, сэтгэлийн бас их дэмждэг байх гэж боддгийг. Би тэгээд энд та бас үзэж харж яддаг байлгүй дээ гэд боддгийн энд нийт ингээд надтай цуг ажиллаж исэн асрагч нар, үйлчлэгч нар, жолооч, тоогооч тэгээд одоо үйлчлэгч инженер ингээл бүх багын инженер ингээл бүгдээрэнд нь одоо энэ хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээё гэд бүгдээрэнд нь одоо тэгээ 100 жилийн хойд ирээрээ имлэг бол сайхан болсон. Тэгээ 100 жилийн хойд энэ үзэж харж байгаа болоод ирээрээ та нар ирээд бас нэг энд амьдарч байсан хүний залуу насны дурсамж дүүрэн байдгийн даа гэж бодоод тэр хүмүүсийг бас ирээсэй гэж би урьж जैन урээсэй гэж бас эрүүл мэндийн төвийг бодож जैन дутуу юм байдаг иймээ тиймээ санал оноо байвал нь бас тэрийг нэг бичээд бас яадгийн бас цөмөрөө бас нэг эрүүл өвдөхгүй хүн гэж байх юм чинь бас чадах чинийгээр бас эрүүл мэндээ төвд бас нэмэр хандгаа өгөөсөө л гэж тэр хүмүүсийг бодож байдгийн тэр хүмүүсийг урьж байдгийн тэр хүмүүсийг бас санаж байна. Би яг одоо ингээд нийт бас ийм уулзалт юм болж байгаа хүн байна. Тэгээд энийг яхаар би яг бодож байна. Тэнд ажиллаж байсан нийт хүмүүстээ үнэхээр талархаж байсан
гар хөлний ажиллаж исэн, гундах өдөрч байсан, баясах өдөрч байсан. За тэгээд бүгдээрэнд нь бас 100 жилийн хавьд ирээрэй л гэж хүсгээр байна те. Бүгдийг дурсаж байна. Ихэнх нь бас зөндөө олон одоо фэйсбүүк гэсэн тэр хар зургийн уртлын игнэнд байгаа бүх хүмүүс бурхны хооронд явсан байдгийг. Тэр сонин байгаа зүс бүх хүмүүс. Тэрний арын хүмүүс нь энд бол байдгүй байхгүй юу? Тэрэн дотор би ганцаараа байдгүй. Тэгэхээр би энд байдаг байхгүй юу? Би бас тэгж одоо суучдаг. Хоёрнаа байдгийг чамбаавна. Тэгээд бос нь бүгд уртлынх нь бүгд байхгүй залуу хөгшин бүгд. За тэгэл нэг л зорилго нэг байсан бас хэцүү шттэ. Хэцүү үедээ хэцүү, жаргах үедээ жаргах, дуулах үедээ дуулж, уйлах үедээ уйлж ингэж явж исэн болохоор эрүүл мэндийн төвийн хамт олонтой хайртай. Тэгээд 100 жилийн оогоор дахин уулзаад олон хүн цуглуулад бас эрүүл мэндийнхаа төв хэрэгтэй юм юу вэ? Тэр мэрийг ярьж хэлцэх байхаа л гэж бодож байна те. Зөндөө дурсамжууд би, уйлжих дурсамжууд, дуулахч дурсамжууд би надад бол. Тэр болоогүй. За би багийн чиг бүтэн 30 жил багаар ажилласан. Сонгийн 12 жил энд ч удаа үлдсэн хугацаанд нь ажилласан. Маш хэцүү нөхцөлд ажиллаж байсан, халуун тавж, хүүтэнд хөрж, мороор явдаг. Бүх эмчилгээгээ өөрөө хийдэг, хүнээ өвддөг, юм тангаа өвддөг, эмчилдэг. Тэр үйлчлэгийг удаагийн шприц байдгүй байлаа. 85 онд төгсрээд хүүхдийн вакцины хийдэг байлаа. Нөгөө шипрецээс бослогч өгөн шүү дээ. Бослох тийм нэг сав байхгүй нэг паланта цагтаас онд хийж бод бослохаал. Их бослохаал ахтайс амар муухай үнэртэй болоод тэгээ хужир ургаар нөгөө зүүн мөчөнд цайцсан. Тэгээд явдаг байсан шүү дээ. Тэгээд хүүхдийн вакцины чи одоо тэр үед чи ямар ч байсан битээ. Багийн эмчид хөлдөөж хөвгээд юмд боогоод өвтлөөл явдаг. Шууд мороор явдаг байсан. Тэгээд сонгонд чимээс 12 жил ажиллахдаа баруун талын дуудлаганд 40 км явж ирчаал дөнгөж ирээд бууж яатал зүүн талаас дуудлага ирнэ хоноол явна. Тэгээд дуудлаганд явж байгаа хугацаанд буцах замдаа бүх айлаар ордог. Бүх айлаар орж үйлдэл хийгээд ирдэг. Тэгэл тэр хүүхд байгаа байлаа чинь 3 хүүхдтэй мороор явдаг. Лар амьдралаа бараг тэгэл хайцсан байсан дөө. Тэгээ манай хүн ч бас багийн юу дарга хийдэг. Тэгэл хоёулаас дөө. Тэгээд юу минжи тэрийг ч бас гайваа нэг нэмээд нэг хүүхд гарцсан. Тэгээ ээж аав байсан. Тэгээ хайцсангуу бас машин дэрэгтэй болчихсон. Зарим юмд машинаар явждаг. Тэгээ бүр сүүлдээ 15 оны дэвтүр дахын үед чинь бүр гоё холбоотой болчихсон. Дуудлага муудлага чинь холбоогоор дуудчихдаг. Заримдаа бас юугаар нэг зөвлөгөө мөглөгөө өчтгээд хүлээж агараад ийм байргаа явдаг. Сүүлдээ их гоё болоод исэн л дээ. Тэр үед нэг 15 онд дэвтүрт гарсан. Тэгээд минжийнхаа ард түмний өстэй хайртай гэдгийг шигтэй үлдсэн 17-8 жилээ тэмдэглэгээд одоо ч гэсэн ах トゥ шиг сайхан ажил энтер явдیں۔ Тэгээд ажил хийж байгаа хугацаанд бас их мэдсэлсэн гэртэнч түрүүл жил байлаа. Чулуунбаатар бар эцэг нь болж ил байлаа. Нөгөө тийч ээж аав нэг малтай явцаа гурна дуудлага дуудаад наашаага ямар холбоо байсан биш. Дуудлага дуудаад наашаага төв рүү ирдэг. Би тэнд хүүхдийн их барьж аваад тийм хүнд хэцүү үед их байсан. Одоо тэгтээ бол одооны инженер бол багийн инженер бол сайхан байна. Юм хөгжчихсэн. Хөдлөөл унаа мотоцикл болцсон байна тий. Мороор би маш явдаг байсан. Манайх чинь би нэг 3 цагаан морь 2 шарга морь ундаг байсан. Одоо тэр морьд мэнц мөрөө хөтлөөд байхгүй болсон. Тэгээ үнэн ажлыг бол сэтгэлээсээ хийдэг байлаа. Анхаарал сургууль төгсчод өмнө Говь аймагт одоо тэр үед чи гоё байсан. Ангиараа илгээлтэр гээд 27 удаа ингээд өмнө Говь аймаг руу илгээлтэр очиж илээ. Тэгээ би өмнө Говь аймагт 8 жил ажилласан л да. Ажиллахдаа дандаа нэг хүүхдийн поликлиник дээр одоо хүүхдийн төргөн хүүхдтэй ингээд ажилладаг байсан. Тэгж яагаад би чинь төвтөд нэг 3 жил болчихоо. Тэгээд 2000 онд чинь баяр хангилсан байхгүй юу? Ирээд совлогч хийгээд ингээд ажиллаад яг өнөө төв орон нутагт ажиллаж байгаа хөдөө ирэхэд бол үнэн их бэрхшээлтэй байсан. Сая айнагчийн хилдгээр тэр үйлчлэгч, тэр асрагч гэдэг үүрэгтэй хүн, тэр галч гэдэг хүн бараг л өнөөдөр совлогчоос илүү үүрэг гүйцэтгэдэг.
Ингээл нэг гарч хідэн барайл ингээд нэг ийм төмөр юутай гарч хідэнгээ барайл шүн үнэ масрагчаа дагуулаад хоёулаа гүүгээд эмчдэрээ гүйж очоод одоо бол юм болгон хөгжсөн байна. Надад бол яг төв газар хөдөө болоод үнэхээр хэцүү байсан. Манай сумд чинь бас сайхан эмчнэр байлаа. Тэр сайхан эмчнэртэй одоо эргээ бодоход тэр хүмүүс ирээд цөөхөн жил ажиллаа буцаад байгаа нь юунд байсан бэ гэхээр миний бодлоор бол ингэж боддог шүү дээ. Тэр хүмүүс чинь өснө, дивжин цаашаа ажиллана. Дээр эндээс бас ингэж овоо баярхнаас юм сурчаа явдаг байсан байх гэж би боддгийн. Яагаад гэвэл манай сумаас явсан хүмүүс бараг ихэнх нь дээгүүр ажил хийдэг. Бүгд өссөн, хөгжсөн, дэвсэн ийм эмчнэр байдаг юм аа. Тэгээд ахлах соёлогч одоо ер нь айнагчийн хэлдгээр бид нар чинь галчаасаа ахуулаад арай ихэмч хийж өнөө ихэмчнэрийн историкч одоо зарим үед бичээл өгдөг ийм л цаг хугацаа байсан. Бүхэл ажлыг хийдэг, бүхэл мэрэгжлийн дагуу хийдэг юм байсан. Тэгээ би 2007 онд Улаанбаатарын цэвэрлэгийн сургуулийн лабораторийн ангийг төгсөөд лаборатори болоод тэгээ Баярханд лаборант гэдэг одоо лабораторийн үйл ажиллагааг дээшлүүлэхийн төлөө одоо ингээд тасралтгүй ажилласан. Тэгээ 21 онд тэтгэвртэй гарсан мөртлөө баахан корона дээр ажиллаа. Тэгээд хаяа за шиг тэгсэн мөртлөө эргэж ажиллаад ингээд өнөөдөр би 39 жил эрүүл мэндийн байгууллагт ингээд ажиллаад явж байна. Ажиллаад явж байгаа цаг хугацаанд одоо эргээд ингээ харахад манай эмгийнхэн бол маш их ажилласан, маш их одоо идэвхтэй. Бидний тэр өнөө нэг ястаа жинхэнэ социализм байхад хариуцлагатай тийм үед ажиллаж исэн шиг одоо баг эргээд тийм болж байгаа болох төр энэнд би баяртай байдгийн. Бид нар ч ерөөсөө хариуцлага бүх юм дээр л хариуцлага байсан. Нэг хэсэг бас алдагдсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр эрүүл мэндийн байгууллагт миний одоо энэ 39 жил ажиллаж байгаа цаг хугацаанд алдсан юм байхгүй ч гэсэн энэ бол нэг одоо бол улам сайжирч гэнэ гэж эмгийнхнийгаа дүгндэг шүү. Эмгийнхэн хамт олон та нарт баярдаг шүү. Олон чичээд ажиллаж байна те. Тэгэхээр заримдаа илэг бариад юмд очиод ирэхгүй чаанцаа нийл байх юм. Тэгтэл баярлалдаг шүү та нартаа. Цус сэлбэр, цус сэлбэртэй хоригдсон. Оо тий. Тэгээ хоёулаа нэг цус сэлбэртэй багтаагаа өгөх гэдэг тийм. Тий. Хоёулаа цус хайгаад. Тэгээ болохоор өөрөөсөө өгч юм аа. Болох юм уу? Сайгийн шууд өгөхгүй дээ шүү. Тэгтээ ер нь би л одоо ингээ энд засралтгүй 25-6 жил ажиллахад бол яг цус сэлбэх гэдэг ажлыг тухайн үед ахлах совилогч ихэмч хоёр хийдэг байсан. Дараагаар нь лаборатори ихэмч хоёр хийдэг болсон. Тэгээд айнштэй цус гэдэг чинь хамгийн аюултай. Тэрнээс өмнө одоо янз бүрийн байдлаар цус сэлбүжил байсан л дээ. Бацаахан тэгсэн чинь ингэ би өөрөө өгч гээд. Тэгээ шинжилгээ хийгээд за одоо яана гэдэг. Энэ нөхөр чинь одоо бас би наваа болсон байгаа юм. Бөөрний хөвдөгдөг зөв түнтэй талаа хавдчихдаг байсан. Одоо их хэмж хийж байгаа тэр үедээ. Гэхдээ болох юм уу? Болно. Зүгээр үү? Тэгээд өөрөө өгөхтэй шахсан. Тэгсэн чи дараач арна өөрөө бүр хичнээн ядарсан гэж. Гэхдээ одоо энэчээс аваа хийж гсэн өнөө хүм маань гайгүй болсон л та тэр үедээ тийм ээ. Бас цус сэлбэд гайгүй болсон хүмүүс бол зөндөө л байдаг. Цус бол одоо бүр стандартаа барьсан хэцүү болсон байгаа. Тэгэхээр бид нар чи яста гуйж ирээл дуудаж ирээл бүр эмнэлгийн ажилчдыг заавал өг гэж байгаа л нэ цус сэлбэдэг тийм цаг хугацаа байсан бол одоо бас арай өөр л болж ин л те. Тэрэндээс одоо их хөргч хийдэг хөгжилтэй юм ярихад манай хаалгыг ирээл одоо мадаахын манай хоёр ингээд нэг хаалганд хажуудлагын хаалганд хийж байгаа юм чи манай хаалгыг хүн ирээл цогтөг байхгүй. Би зүгээр мэдрэлтэй юм шиг босоод онгоолгоо өгчих тэр цогтөг ороод ирдэг гэсэн шүү. Дуудлага ирж байгаа юм бол одоо яаж байгаа юм бол өдөр шөнөгүй тийм төгсчээдэг тийм цаг хугацаанд бид нэр ажиллаж ирсэн юм аа. Одоо бол юм болгон хариуцлагатай
цаг хугацаагаа байрлаж ийм л байх юм бол одоо ажиллахад сайхан цаг үе ирсэн. Сайхан цаг үед та нар минь ажиллаж шүү. За та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Бүгд идэх зүтгэлтэй ажиллаж байгаа манай салбарын эрхлэгч юм чи мөнгө чулуун сайн юм зохион байгуулж байгаа. Бас ингээд би ч өөрөө дэвтэртэй гараад одоо 2-3 жил ажиллаж байгаа хүм ингээ хажугаас нь харахад бол сайхан санагддаг. Яагаад гэвэл зөв үйл ажиллагаа явуулдагт. 2009 оноос хойш манай эмнэлгээр бас их манай цацаг захиргаа сайн дэмждэг болсон. Тэгээд дээрэс нь энэ лаборатори үйл ажиллагаа сайжруулахын төлөө маш олон чиглэлээр одоо санал хүсэлтийг тавьсан. Энэ хэмжээгээр өнөөдөр бараг дундын эмнэлгийн хэмжээнд лаборатори тоног төхөөрөмжийг өгч үйл ажиллагааг явуулж байгаа бас их баярлалдаг шүү. Тэгээд дээрэс нь одоо бас бат сайхныг 100 жилээр манай эмнэлэгт нэлээ химиг одоо бас засаг даргын хувьд сарав хахаад гэж бодчих шүү дээ. Бат сайхан чинь бол миний мэдхийн нутгийн хүүхдүүд ч бас арай нутаг амтэлтэй. Мөнгө чулуун ч одоо насан турштай байх гэж бодож байгаа би. Бат сайхныг бодохоор миний мэдхийн инженер дотроос хамгийн удаан жил ажилласан бас бат сайхан ч гэдэг юм шүү. Тэгээ би баярлж явдгийг бас чадвартай. Хамгийн удаан жил ажилласан залуу хүмүүс гэхэд түүх бол зөндөө хийж байгаад ярина. Тэгээд энийг зүйл ажиллаж байгаа залуучуудаа энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа бас хүнд төлөвлөлт хэлье. Та бүгдээрэнд нэрүүлээ сайн сайхан гэж. За сайхан болсон шүү гэж хэлж байгаа. Ахаад тэрийг өчөөдөг өч. Би яаж би нэг хоёр хүүхэд батдаггүй байхгүй юу? Одоо энэ нэгэн дүү нөгөө ингэдэгтэй фото байдаг шнэ. Чи айдаа юу ташаа боо. Тийч бодсон ганц. Тэгээд аяр болчихсон чи. Ташаа би муудаа тэгээд ерөөс ухаангүй тэгээд Toyota сүнсээр тал үнсэн байхгүй баярын өдөр. Ээж нь өглөө мөдгийг аваад юм аваад ингээд хатсан. Тэгээд хоёр тэрийг нацалцаар хаад ерөөсөө баяр маяр ч үзэн тэгээд нацалцаар тэгээд тэрийг би ерөөс мартахгүй. Тэрийг зөвч авсан нэг юм мартахгүй. Тэрийг одоо энэ аюун цэцэг гэдэг энэ сургуульд Наян болчихсон байсан баг гэдэг. Тэднэр бас нэг баг юм байна. Тэрийг шаардсан байж байгаа. Инженер мэдгүй. Тэрээс наач шаардсан. Тэр хоёрыг л санал би боссон ерөөсөө санал. Тэрийг тарсан тарих байсан.
хайсан сайны хорвоо За матрига төлөөлөө та бүхэндээ бас нэг дугаараа өргөнө. Ингээд та бүхэн манаас бидний хүлээн авч энэ сайхан үйл ажиллагаа явуулсан хязгааргүй их баярлаж байна. Тэгээд сум орон нутгийн маань одоо 100 жилийн га болох гэж байгаа. Яг бүгд одоо үзэмжтэй сайхан байх ёстой. Ингээд бид нар бас хүүхдүүдтэй хамт эмэгтэй ахмадын өрөө нэг тогтчуулъя гэж та нартай 100 жилээс өмнө хэлэх нь байна. Андреш. Яханчаараа таргаж сумын онтос нэг ахмад өрөө байсан тийм ээ. Би тэр яахад дүүгээ явжтай бас яг үзсэн. Энийг бас цааш нь ер нь цааш нь тэр өрөө байх бас зүгээр ч юм болоо гэж бодоод тэр өрөөг хүүхдүүдтэй хамтдаа тогтчуулнаа. За. Код мото митний эднээс даваартаа. Караран тинхрэсүэлсэн цүйтэй аляра титгэн ивэсэн цагаан өмсрэлт уйхэн дагинчи тэгэн илстэй ухаан тусгүй Орочхон цагаан сэтгэлтэй Söylerç çamda bayralala Orokçıgarokçı dursıgavga Evlige zambiçin vaysnabi Emberli guhle saurçı bullasa Hayodigu эрүүл мэндийн салбарын бол бусдын төлөө ар гэрээ аймагнаасаа өөрийгөө золиослсон хүмүүс байдаг. Тийм учраас хөдөлмөрийн зөв үнэлгээ ингэснээр бол илүү иргэд сэтгэл төрсөн үйлчилгээг авч чаддаг. Тэнд ажиллаж байгаа эмчнэр маань хөдөлмөр нь үнэн зөв үнэлэгддэг. Авж байгаа цалин нь амьдралд нь хүлцээтэй. Үйлчилж байгаа өөрснөө алтан гартай, иргэдэдээ ээлтэй, нээлттэй, нэртэй, төртэй ийм сайхан салбар болно гэж ингэж харж байгаа. Баярхан сумынхаа нийт ард иргэдэд эрүүл мэндийн төвийнхээ хамт олонны өмнөөс түүх 100 жилийн ай мэндийг хүргье. Жил дунджаар 3600-аас 4000 гаруй амлалтын үйлчлэг 250 гаруй иргэнийг хэвдүүлэн эмчлүүлдэг. Төрийн тусламжийг 500-аас 600 иргэнд, онцлогоо шинжилгээнд 200 гаруй иргэнийг, яаралтай тусламжийг 300-аад иргэнд тусламж үйлчлэгийг үзүүлж ажилладаг.
Төрөх тасагт маань жилд 12 дунджаар 12 их амарчдаг байгаа. Энерч тослах эрхэм ёсон эмч хүний үрг байдгаас. Эрүүл мэндийн төвд урд өмнө ажиллаж байсан Ахмад Уяхан болон Баярхан сумын уугуул иргэд та бүгдийгээ түүх 100 жилдээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Дон цагаан хуцсан гэмээ сэтгэлийн өнгийг илтгэж байдаг.